Орчлонгийн сав шимийн дуулал. Жавцан дам хутагтын 5 дугаар дүрийн гигэн цүлтэм жигмэд бээр 26 сүүдэр дээрээ 1840 оны хаврын сүүл сарын шинийн 7-ны шөнө гинэт орчлын ертөнцийн юмс үзэгдлийн шүтэн барилдлага, хөгжил хөдлөл, зөрчил тэмцэл, буян нүгэл, жаргал зовлонгийн жам номын тухай сайн муу олон зохиолын сэтгэлд нь орж орчлонгийн сав шимийн дуулал хэмээх алдарт дуулаа зохиосон бөгөөд та бүгддээ орчлонгийн үнэн төрх чанарыг элтэд тодорхой үзүүлсэн энэхүү гайхамшиг зохиолыг анхлан төлөвлөсугай. Багш дор мөргөмий амгалан жаргалан ямагт гарахын орон аврагч дээд 3 эрдэнэд мөргөөд амар үгүй орчлонгийн сав шимийн ахуй ёсыг дуулмуй нааш сонсогдун. Эвдэрч үл дуусах сав ертөнц, энлэж үл дуусах шимийн амьтан, эргэж үл дуусах гаслант орчлон, эндүрч үл дуусах мунхаг сэтгэлээ. Гитэлж үл дуусах орчлонгийн 4 далаа, хисэж үл дуусах 6 зүйлийн орон, гиндэж үл дуусах ертөнцийн гаслан, хилэгнэж үл дуусах уринт сэтгэлээ. Асарч үл дуусах үр садан, алж үл дуусах өшөөт дайсан, амаргалж үл дуусах тачаангүй сэтгэл, алагчилж үл дуусах дайсны сэтгэлээ. Сэлгүүцэж үл дуусах ертөнцийн бие, шаналж үл дуусах орчлонгийн гомдол, шунаж үл дуусах ертөнцийн харам, шилбэлзэж үл дуусах омогт сэтгэлээ. Хувирч үл дуусах ертөнцийн буурал, ховдоглож үл дуусах орчлонгийн уурхай, хонжиж үл дуусах ертөнцийн эдэш, хувьсаж үл дуусах атаад сэтгэлээ. 5 хорын эрхэнд ороод там бэрд адгуусны оронд, талын жилийн одохын урд тамтралт үгүй ном буйныг үйлдээ. Аргалж үл дуусах орчлонгийн залхаа, атаархаж үл дуусах ертөнцийн тэмцэл, алгасаж үл дуусах ертөнцийн баримт, арилж үл дуусах сэжигт сэтгэлээ. Төрж үл дуусах амтны зэрэг, төөрч үл дуусах хий сүнс, төрдөж үл дуусах ам нас, түгэж үл дуусах хар сэтгэлээ. Гасалж үл дуусах орчлонгийн зовлон, ханаж үл дуусах ертөнцийн хүсэл, хаширч үл уйдах орчлонгийн явдал, хамавч үл мохох ертөнцийн олдсоо. Үхвч үл орхих үеийн үр, үгээрвч үл орхих өр төлөөс, өтлөвч үл арилах муу авьяас, үлбрөвч үл орхих олон санаа, хайрлагч үл мөнхрөх ам бий, ханливч үл дагах янагууд, харамлавч үл эзлэх эд мал, гайхуулавч хамт үл одох нэр цолоо. Үхвч үл шингэрэх хүрэх ертөнц, үзвч үл ажрах алиа орчлон, өтлөвч үл хэрсүүжих зөнөг ертөнц, өгүүлвч үл сонсох орчлонгийн дүлий амтнаа. Сав шимийн энэ ёсыг мэдвэл сайн эрдэмт хүний биеийг олсон, шашин ном луга учирсан энэ сайн цагт саарл үгүй тэр ном буйныг үйлдээ. Ширгэж үл дуусах төрхийн далай, шаналж үл дуусах өвчний далай, шимэгдэж үл дуусах өтлөхийн далай, шингэрч үл дуусах үххийн далай,
нүүж үл дуусах окторгуйн үйл, нөгчөж үл дуусах орчлонгийн амтан, олон эд мал эрхийн зовлон, олсноо харамлан хадгалахын зовлон, урах садан амаргуудаас хагцхийн зовлон, өшөөт дайсан луга учрахын зовлон, хүмүүний биеийг олж төрвөл хөнөөлт энэ 8 зовлон үзмээ. Хүлцэшгүй 18 тамд төрвөл хүйтэн халуун элдв зовлонгуйдыг үзмээ. Өлсгөлөн харамч бэрдэд төрвөл өлсөх ундаасах турхын зовлон үзмээ. Элий балаа адгуусанд төрвөл өөр өөрийг идэлцхийн зовлон үзмээ. Ата өрөнд асуур нарт төрвөл алалдан тэмцхийн зовлон үзмээ. Ариун тэнгэр нарт төрвөл айн үххийн 5 ёрыг үзмээ. 6 зүйлийн амтны зовлон олоо. Жирхрэн цурхрахын ёс тэрмитийг сонсоод жирхэхүйн сэтгэлээр айн имэж зүрхнээс санан ном буйныг уйлдээ. Сүгдөвч үл буцах үхлийн эзэд, сөргөж үл болох эрэлгийн засаг, сөнөөж үл болох тамийн гал, сүйтгэж үл болох хилэнцийн үндэсээ. Бэрх үхлийн эзэн ирэх цагт баялаг эд малаар сольж үл болох, баатар омгоор алалдаж үл болох, бэлэгт үгээр цэцэрхэж үл гархаа. Гинэт хизээ маргааш үхвэл гинэлт муу заяаны салхинд хийсэн одож унахын урд гиндэл үгүй ном буйныг уйлдээ. Орилон дуулсан үгийг минь орхил үгүй саатар сонсогдсон та нар. Уушиг зүрхэн хөдөлгөн айн уу та. Олон бүгд үл мөнхөрхийг мэдвүү та. Энэ мэд зүрхэн үгүй ёсыг мэдвүү та. Илмэрсэн номгүй мунхгууд сонсвоос игэл сүжиггүй сэтгэлтэн ухваас ирэмшин ташууралгүй ном буйныг уйлдээ. Дурдахын мөнх бусын үгсийг мэдвүү. Дураар нүгэл уйлдэгч мунхгууд сонсвоос туурын санагч залхаа сэтгэлдэн ухваас турхран бүү хөөрөгтөн ном буйныг уйлдээ. Сургах буйнт сайн үйлийг мэдвүү. Солиорч суугч мунхгууд сонсвоос согтуу мэд сэтгэлдэн ухваас сүслэн аль чадхаар ном буйн уйлдээ. Үүнээс хойш эрдэнэт хүний биеийг ирвч олох бэрх хэрв оловч ийм сайн ламын шашин луга ийм бас дахин учрах бэрхээ. Эрэгцүүлж санаанд ном буйныг уйлдвэл энэ ертөнцид алдар нэр дуурсаж эцэст хойд ертөнцид ашид жаргах тул эрдэмтэн мэрэгдэд шүтэж ном буйн уйлдээ. Ном буйн мэдгчдэд дуртатгал, буруу зөвийг ялгагчдад сануулга, бусад нүглийг уйлдэгчдэд сургаал, Бурхны зарилгийг сонсогчдод чихний чимгээ. Бас төрөн үхэн эвдрэгч барагдашгүй зовлонт орчлонгийн байх ахуй ёсыг энэ төдийхэн бадаг шүлгүүдийг жавцсан дам хотогт холбон дуулваа.